Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. За зорилгоор удирдуулсан амьдрал гэдэг ном үзэж байгаа. Тэгээ өнөөдөр 3 дугаар хичээлийг үзэх гэж байна. Тэгээд 1-р хичээл дээр бид нар ер нь юу гэж үзсэн бэ гэвэл хүний амьдрал бол ерөөсөө танд зориулагдаагүй юм аа, тийм ээ? Бурхан таныг таны оролцоогүйгээр энэ ертөнцид авчирсан, бүтээсэн. Энэ ертөнцид төрхөөс өмнө энэ дэлхий дээр хэн байлгаж хэрхэн хэрэглэхийг Бурхан өөрөө аль хэдийн танаас төрүүлээ шийдсэн байсан гэж. Тэгээд тэн дээр юу гэж ярьсан гэхлээр та одоо амьдралдаа маш олон зүйлийг сонгож чаднаа, тийм ээ? Одоо ажиллаа, хаана амьдрах, одоо ямар мэрэгчлэлтэй болох уу, ямар хүнтэй суух уу гихчлэн, тийм ээ? Олон зүйлийг сонгодог. Гэхдээ яг өөрийнхөө амьдралын зорилгыг бол хизээ сонгохгүй. Яагаад бол түүний чинь зөвхөн Бурхан сонгодгоо гэж үзсэн. 2 дахь хичээл дээр бол бид нар ерөөсөө хүн болгон цорын ганцхан бүтээгдсэн юм аа. Тэгээ үнэхээр одоо Бурхан таныг өнөөдөр, тийм ээ, таныг одоо эрэгтэй хүн байна уу, эмэгтэй хүн байна уу, монгол хүн байна уу, тэгээд одоо ямар эцэг ихтэй байх уу, ямар ах дүүстэй байх уу, ямар цаг үед амьдрах уу, ямар амьдрал туулах уу, тийм ээ. Тэр бүгдийг чинь Бурхан яг сонгосон. Тэгээ хүн болгон үнэхээр Бурханы гараар бүтээгдсэн цорын ганц хувь бүтээл юм аа. Таныг тэр цорын ганц хувь тэр онцгой байдлаар чинь л одоо Бурхан хэрэгэлдэг юм аа. Түүний тулд одоо та бүхэн бидний хүн бүр одоо ингээд онцгой нэгэн болж бүтээгдсэн юм аа гэж суралцсан байгаа. Өөрөөр хэлбэл бидний хичээл дээрээс юу ойлгож авсан бэ гэвэл ер нь Бурхан таныг яг одоо байгаагаар чинь л хэрэгэлдэг. Одоо та яг хувь хүний хувьд хэн байна? Та яг тэр одоо хувь хүний хувьд хэн байгаагаараа та эргэн тойрондоо өөрийн гэсэн нөлөөг үзүүлдэг. Та энэ ертөнцид төрснөөс болоод хизээч одоо таныг төрөх хүртэл байснаасаа өөр болж өөрчлөгддөг гэсэн үг. Бидний хүн нэг бүр Бурханы хувьд үнэтэй, цэнтэй, цорын ганц хүүхэд шиг нь мөн бидний хүн нэг бүр энэ ертөнцид маш чухал эрхэм юм аа гэж бид нар суралцсан. За өнөөдөр 3 дугаар хичээл эхнээс нууши таны амьдралыг ямар хүчин зүйлс удирддаг вэ гэж. Номлогчийн үгс номын 4-4 дээр амжилтанд хүрэх үндсэн түлхэц бол атаархлын хүч гэдгийг ажиглалаа гэсэн. Томас Карлайл гэдэг хүний хэлсэн үг байна. Зориггүй хүн бол жолоодлоггүй зам мэд. Эзэнгүй, юу ч биш, хинч биш. Хүн бүрийн амьдрал ямар нэг зүйлээр удирдагдан жолоодогдож байдаг. Ихэнх тол бичигт жолоодох гэдэг үйл үгийг дагуулах, хянах, эсвэл чиглүүлэх хэмээн тодорхойлсон байдаг. Машин барих, хадаас хадах, эсвэл гольфын бөмбөг цохих гэх мэт юу ч хийж байлаа гэсэн та тухайн цаг мөчид тэр зүйлийг жолоодож, хянаж, эсвэл чиглүүлж байдаг шүү дээ. Тэгвэл таны амьдралыг чухам юу удирдан жолооддог бол өнөөдөр таны амьдрал ямар нэгэн асуудал, дарамт, шахалт юм уу эсвэл аль нэг зүйлийг хугацаанд намжуулах гэж яарсан байдлаар жолоодогдож байж магадгүй. Таагүй эмзэг дурсамж, байнгын айдас, түгшүүр болон ухамсарлаагүй итгэл үнэмшил таныг жолоодож байж болох юм аа. 100 нөхцөл байдал, үнэт зүйлс, сэтгэлийн хөдөлгөөн таны амьдралыг жолоодож болдогч хамгийн түгээмэл дараах 5 зүйлстэй танилцъя гэж. За бид нар Эдгэрлийн баяр хөөр гэж ном үзсэн байгаа. За Эдгэрлийн баяр хөөр ер нь өнгөрсөн номнууд одоо үзсэн номнуудаас ер нь бид нар маш олонтоо ер нь голлож юуг суралцж байсан бэ гэвэл ер нь хүний мөн төрхийн тэр үндсэн чанаруудыг бид нар олонтоо суралцж байгаа. Нэг биш олон зүйлс жолоодож байдаг, тийм ээ. Бид нар ихэнхдээ өөрсдийгөө би амьдралаа жолоодж байгаа, би сонгож байгаа, би юу хийж байгаа мэдж байгаа гэж боддог. Тэгээ бид нар өмнөх хичээлүүд дээр ч гэсэн олонтоо ярьсан, тийм ээ. Одоо хүний оюун санааны зөвхөн 3-5% л ухамсартай хэсэг байд юм аа. Тэгээ одоо 95-аас 97% нь ухамсаргүй хэсэг байдаг. Тэгээд тэр ухамсаргүй хэсэг маань миний амьдралыг ихэнхдээ жолоодож байдаг гэж. Би ямарваа нэг сонголт хийх болоход, ямар нэг шийдвэр гарах болоход ихэвчлэн одоо хүн яаж сонгодог гэхээр мэдрэмжээ чагнадаг. Тийм ээ, ингээд мэдрэмжээ бодоод ингэсэн дээр юм шиг байна. Ингэвэл айгүй зүгээр санагдаж байна. Энэ нь хамаагүй дээр юм байна. Ихэнхдээ тэр одоо шийдвэрийг энэ нь яагаад дээр, энэ нь зөв, энэ нь буруу гэж санагдаад байна гэвэл
биднэрт тийм мэдрэмж төрж байдаг. Тэгээд тэр мэдрэмжээ бид нар даадаг. Тэгвэл тэр мэдрэмж хаанаас ирдэг вэ гэвэл бидний тэр ухамсаргүй 95-аас 97% нь мэдрэмжийг оруулж ирдэг. Тэгэхээр та төрснөөс ахуулаад амьдрах хугацаанд танд болон таны эргэн тойронд тохиолдсон үйл явдлууд таны зүрх сэтгэлийг өөрчилдөг. Таны зүрх сэтгэлийг нөлөөлдөг. Таны зүрх сэтгэлийг тодорхой хэлбэртэй болгох. Та хувь хүний хувьд зарим нэг зүйлд айгүйх санаа зовдөг байж болно. Та зарим нэг зүйлээс ичдэг байж болно. Зарим нэг зүйл танд айгүй хэцүү санагддаг байж болно. Хүн болгон өөр. Яагаад үг гэхээр яагаад тэр зарим зүйл танд айгүй хэцүү, зарим зүйл танд айгүй тухгүй, зарим зүйлээс та холдмоор, зарим зүйлд яагаад дуртай байгаа. Энэ бол дандаа таны өнгөрсөн амьдралын туршлагаас болоод бид нар өмнө олонтаа ярьж байсан юм ээ. Одоо ингээд эцэг эхийн хүүхдтэй харилцаж байгаа харилцаанаас болж хүний зан чанар бол янз бүрээр хэлбэр шийддэг юм аа гэж. Зарим эцэг их ерөөсөө ингээд нэг хүүхдтэйгээ тогтвортой зангаар харилцдаггүй гинэ, тийм ээ. Нэг өдөр инээгээ, нэг өдөр барьж авч зодоод, нэг өдөр уурлаад, тэгээд өөрөөр хэлбэл одоо эцэг их ямар ч байж болно. Хүүхэд ямар ч эцэг ихтэй байсан яг тэр одоо эцэгийнхээ аргыг нь олоод яг дагаад амьдрал сурчдаг гинэ. Бидний эцэг их биднийг зөндөө зодож өсгсөн. Тэгээд тэр нь бол айгүй муу байсан. Би өнөөдөр хүүхдтэй загнадаггүй, зоддоггүй. Энэ айгүй сайн гэсэн үг ерөөсөө биш. Хүүхдийн хувьд ерөөсөө юу чухал вэ гэхээр эцэг гэхээс энийг хийвэл эцэг гэхээс ийм зан, ийм ааш ирнэ гэдгийг мэддэг. Тэрийг нь одоо урьдчилж харж мэдэж болдог байх нь л хамгийн чухал гинэ. Тэгээ би гэрлөөгөө орж авахдаа за би ч өнөөдөр ороцсон, өнөөдөр ороо ээж бол намайг бат зодно. Додонгууд нь орилно. Тэгээд н орилоод ахлаар нэг орилохгүй дуугаад байвал эн чинь хаширахгүй байна гэдэг ээж чинь нэмээ зодоод байж. Юу чухал байна гэхэлэр ийм зан гаргавал, ийм үйлдэл гаргавал эцэг гэхээс ийм зан гарнаа гэдгийг мэддэг. Ийм л одоо байвал ер нь бол хүүхдэд айгүй амар гинэ. Энийг хийвэл ингүүл ээж уурлна, ингүүл аав баярлна гэдгийг тодорхой байх. Хамгийн аюултай нь тэр зодож нүдэхгүй байгаа нь биш. Эцэг гэхийн зан тогтворгүй байх нь л хүүхдийг хамгийн их одоо ингэж нөгөө сэтгэл санааны хямралд оруулдаг гинэ. Ээж энийг ингэнгүүт одоо намайг ингэнгүүт баярландаа гэж бодож итл ээж нь уурлаад ундаг. Энийг уурландаа гэсэн чинь ээж нь зүг зүгээр өнгөрөөчдөг. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө хүүхэд эцэг гэхээс юуг хүсч хүлээж болохоо мэдэхгүй болчиход байгаа. Ийм болохоор одоо хүүхэд бол айгүйх нөгөө юу болж хувирдаг вэ гэхээр хүнд итгэхэ болчдөг гинэ. Тим хүүхэд одоо ингээд эцэг гэх нь ерөөсөө ингээд айгүй тогтворгүй замтай эцэг гэхийн хүүхдүүд маш их хүнд итгэхгүй болдог. Тэгээд тэр нь хожимын одоо ингээд насанд хүрсэн хойноо ч гэсэн тийм болдог. Ерөөсөө хүнтэй тогтвортой харилцаа үүсгэж чаддаг. Яг л хүнд итгэхгүй юм чинь. Гэхдээ тийм ээ ингээд яг саяны жишээ шиг ингээд өөрөөр хэлбэл бидний өнгөрсөн амьдрал тохиолдсон үйл явдал болгон намайг нэг янзаар хэлбэршүүл тэр хэлбэр болвол тэрийг би тэр болгон ухамсарлаж мэдэхгүй байлаа ч гэсэн яг өдөр тутмын амьдралд яаж нөлөөлдөг үг гэхэлэр би юуг сонгох уу, юунаас зайлсхийх үү, юуг сайн гэж үзэх үү, юуг муухай гэж үзэх үү гэдэгт дандаа надад цаанаас нэг сэтгэлээс нэг мэдрэмж орж ирээд тэрнийгээ би дагаж амьдраад байд. Тэгэхээр бидний амьдрал болвол энэ ухамсаргүй оюун ухаанд хадгалагдаж байгаа өнгөрсөн амьдралаар миний амьдрал тохиолдсон зүйлсээр хэлбэршүүлэгдсэн тэр хэлбэрийн дагуу альва зүйлст ханддаг. Яг одоо дэлгэцэн дээр 33 хүн байж, тийм ээ. За бид 33-ын өмнө яг тодорхой нэг үйл явдал болоход бид 33-уулаа 33 өөр янзаар үнийг хүлээж авна. Яагаад гэвэл яг тэр болж байгаа үйл явдлыг хүн болгон өөрийнхөөрөө хүлээж ав. Яг нэг ижлэхэн үйл явдлаас зарим хүн энэ айгүй гонигтай үйл явдал байна гэж хүлээж авна. Зарим хүн айгүй баяртай үйл явдал, зарим нь айгүй инээдтэй үйл явдал байна гэж хүлээж авна. Тэгээ бид нар дандаа бие нэгэ хараад гайхдаг. Энэ ингээд надад бол энэ амар инээдтэй. Энэ чамд ягаад инээдтэй биш байгаа юм, тэ? Бид нар энэ хайрын 5 хэл гэдэг ном дээр үтсэн тийм ээ. Бид нар хүн болгон өөр хэлээр ярьдаг. Ягаад өөр хэлээр яриад байдаг гэхэлэр яг нэг үйл явдлыг хүн болгон өөрийнхоороо хүлээж ав. Гэр бүл дотор хүмүүсийн хоорондын харилцаанд гардаг хамгийн том одоо асуудал юу вэ гэхлээр нэг үйл явдлыг би өөрийнхоороо одоо ойлгож хүлээж авдаг. Миний хажууд байгаа хүн тэр хүн бас өөрийнхоороо хүлээж ав. Тэгэнгүүт би одоо ингээд нөгөө хүнийг чи хараад гайхах штэ. Хүш энэ амар инээдтэй үйл явдал болж байхад энэ яасан инээхгүй байгаа юм бэ? Энэ ямар сони юм бэ? Энэ айгу тэнэг юм уу? Яагад бол яг над шиг харж хүлээж авахгүй штэ. Тэгээд энэ харилцаан дээр маш том зөрчил үүсдэгэ гэж бид нар ярьсан тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл
Одоо эхний хэсэгтэр юу хэлж байгаа гэхээр та үнийг ухамсарлаж байлаа ч гэсэн, ухамсарлахгүй байлаа ч гэсэн таны өнгөрсөн амьдралын туршид хэлбэршигдсэн таны дотор байгаа, одоо миний дотор байгаа тэр ган зориг гэдэг хүн миний өмнөөс асуудлуудыг шийдэж, миний өмнөөс хандлагуудыг гаргаж амьдраад байна. Тэгээ бид нар ингээд явж амьдарчааснаа эргэж хараад гэхдээ би одоо яагаад ингэж вэ? Би ерөөсөө тэгж бодоогүй штэ. Би уг нь игмээргүй байсан штэ. Тэгээ би ийм үлдчих юм, ийм байдалд орчих юм гэд ингээ өөрийгөө гайхдаг. Тэр бол яагаад хэн гайхаад байна гэхээр нөгөө миний оюун санааны ухамсартай 5-7 хэсэг нь нөгөө ухамсаргүй 95-аас 97%-ийнхаа гаргацсан шийдвэрийг хараа гайхаад байгаа. Яагаад гэвэл миний ухамсартай 5-7% яг үнэндээ тэр ухамсаргүй 93-аас 95% юу агуулгадж байгааг тэр болгон мэддэггүй. Тэгээ бид нар Эдгэрлийн Баяр хөөр гэдэг номон дээр юу гэж үздсэн гэхээр тэр ухамсаргүй хэсэгт байгаа зүйлсүүдийг ойлгож, таниж мэдвэл биднэрт сая эдгэрл ирэх юм аа. Яагаад гэвэл тэр ухамсаргууд байгаа зүйлийг та өөрөө мэдэхгүй байх юм бол тэр ухамсаргүй зүйл чинь таны өмнөөс л тэр амьдралыг чинь удирдаад яваад байдаг юм аа гэсэн. Энэ дээр сая үйлж ин л да тийм ээ. Өнөөдөр таны амьдрал ямар нэг асуудал, дарамт шахалт юм уу? Эсвэл аль нэг зүйлийг хугацаанд намжуулах гэсэн яарсан байдлаар жолоодогдож байж магадгүй. Энэ яарсан байдлаар жолоодогдож байж магадгүй гэдэгт бол маш үнэн. Тэгээ юу вэ гэхлээр хүний оюун санаанд одоо бид нар ингээд хүний төрхийн тухай ярьж шít. Одоо Библиэлд хүний махан бие гэж өгүүлсэн ба. Тэр зүйл яадаг юм бэ гэхлээр таны өмнө байгаа хамгийн яаралтай зүйлсүүд эсвэл одоо таны өмнө байгаа хамгийн сөрөг мэдээллүүд л таны анхаарлыг хамгийн их татдаг. Таны амьдрал тохиолдож байгаа бид нар өөрсдийн мөн төрхийг таньж мэдэх хэрэгтэй гэж. Хүний мөн төрх яадаг вэ гэвэл альва байгаа сөрөг зүйлсүүд эсвэл яаралтай зүйлсүүд л хүний анхаарлыг маш их татдаг. Тэгээд бид нар өөрөө ирэхгүй амьдралдаа тохиолдож байгаа сөрөг зүйлс эсвэл яаралт хийгдэх ёстой ажлууд дээр л бидний анхаарал маш хүчтэй төвлөрдөг. Энээс болоод бидний оюун санаа үнийг юу гэж орчуулдаг гэхээр тэр яаралтай юм уу тэр сөрөг зүйлс л бидний амьдралд өнөөдрийн маш чухал зүйлс байна гэж орчуулж эхэлдэг. Тэгээд тэр одоо сөрөг зүйл рүүгээ эсвэл одоо яаралтай зүйлс төр бид нар хамаг хүч энергийг одоо цаг сэтгэл санаагаа зориулж эхэлдэг. Тэгээ өөрөөр хэлбэл бид нар одоо ингээд ярьдаг шүү дээ. Ерөөсөө ажил гэж явсаар байгаад эцэг ихтэй ч анхаарал тавьж чадсангүй, ажил гэж явсаар байгаад үр хүүхдтэй ч анхаарал тавьж чадсангүй, ажил гэж явсаар байгаад ерөөсөө амьдрч чадсангүй ингээ хамаг залуунаас өнгөрчлөө гэж бид нар ярьдаг. Тэрийг бид нар ингээ харахлаараа ямар муухай тэнийг юм хийвэ би гомн тэнэг хүнэ гэж бодох гээд байдаг. Энэ ерөөсө тэр тааны юм уу миний тэнгээс болоод байгаа үйл явдал биш ээ. Энэ бол хүний мөн төрх яадаг гинэ сөрөг зүйлс. Тэгээд яаралтай зүйлээр л хамаг анхаарал нь төвлөрөөд байна. Тэгээ бид нар ч гэсэн одоо ингээд ярьдаг шүү дээ. Ерөөсө хүний амьдралын 90% нь зөв сайн юм аа. 10% нь л болохгүй тааруухан хэцүү зүйлс байдаг. Та хэрв одоо амьдралдаа ингээд аз жаргалгүй амьдрийг үлрсдэр болохгүй байгаа 10% дээр л төвлөрөөд. Тэгэл та одоо айгүй аз жаргалгүй дандаа л амьдрал чинь болохгүй байгаа юм шиг, бүтэхгүй байгаа юм шиг ерөөсөө дандаа л ийм л амьдрна. 90% нь сайн байгаа. Тэр 90% хараад байвал та аз жаргалтай амар тайван амьдрнаа гэж ярьдаг. Хамгийн харамсалтай нь хүний мөн төрхөөс болоод тэр 10% дээр төвлөрөх нь айгүй хэцүү. Болж байгаа 90% дээр төвлөрөх нь хэцүү. Болохгүй байгаа 10% дээр төвлөрөх нь бидний сэтгэл санааны хүний мөн төрхийн үндсэн хандлага юм. Яагаад гэвэл 10 болохгүй байгаа сөрөг зүйлэл миний анхаарлыг хамгийн их татаад байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар одоо Эдгэрлийн Баяр хөөр мөн энэ ном дээрээс бид нар юу гэж харж байгааг бол бид нар хамгийн түрүүн өөрийн мөн төрхийг маш их сайн таньж мэдэх хэрэгтэй юм аа. Библиэлд өгүүлсэн тэр одоо хүний махан биений тэр хүслийн дагуу л бид нар амьдраад байна. Ром номын 7 дугаар бүлэг дээр Пол хэлж байгаа. Би ямар өрөвдөлтэй хүн бэ? Би ингээд оюун санаагаараа юу хийх ёстойг мэдээд байна. Би юу хийж болохгүй, юу хийх ёстой вэ гэдгээс мэдчихээн. Тэгсэн мөртлөө би гараад одоо ингээд сайн юм хий гэхлээр сайн юмыг нэгийг ч хийхгүй байна. Харин оронд нь дандаа мууг үйлдээд ах юм аа. Би нэрээ ямар өрөвдөлтэй хүн бэ гэж одоо Пол өөрийгөө хэлсэн байна. Пол юуны тухай яриад яг энэ хүний төрлөх мөн чанар буюу махан биений тухай яриад. Тэгэхээр та бид нар өнөөдөр энэ бол зөвхөн одоо энэ номтой ч холбоотой биш. Ер нь одоо ингээд бид нар төрсэн цагаас ахуулаад сургуульд ороход биднэрт маш олон төрлийн хичээл заадаг. Би уншиж бичиж сурнаа, одоо тоо бодож сурнаа, физик, хим сурнаа, түүх сурнаа, уран зохиол сурнаа, гадаад хэл сурнаа гэдэг.
зөндөө юм сурдаг. Нэг зүйлийг бид нар хинч заадаггүй, хинч сурдаггүй. Энэ бол юу вэ гэвэл ерөөсөө хэрхэн амьдрах ёстой юм бэ энэ ертөнцийн дээр. Бид нар ер нь яаж амьдрах ёстой юм бэ гэдгийг хинч заадаг. Тэгвэл өнөөдөр бид нар энэ Библи судлалаар, энэ номнуудаар дамжуулж амьдрч сурах гэдэг. Одоо яаж амьдрах юм бэ? Хүний амьдралд тулгарч байгаа хамгийн том асуудал бол би одоо яаж амьдрах ёстой юм бэ гэдэг л асуулт. Бид нар яаж амьдрах вэ гэдэг асуултанд хариулъя гэвэл миний махан биений дүр төрх би ер нь юунд баярлдیں۔ Юунд дургүй, миний дотор ямар айдас, ямар төгшөөр, ямар ичгүүр, би одоо юуг энэ зүрх сэтгэлдээ хадгалж явдсан бэ? Тэгээд тэр зүйлс намайг хэрхэн удирдаад байдаг. Одоо миний мэдэх олон хүн, их эмзэг хүмүүс бидний амьдралд таарлддаг. Бид нар ингээд тэр эмзэг хүнийг харахлаараа энэ яасан одоо сонин ааштай эмзэг тийм ээ одоо ийм ямар хачин зантай хүн бэ гэж бид нар хэлэх гээд байдаг. Гэтэл миний хувьд эмзэглэхээргүй биш зүйл тэр хүний хувьд эмзэг байж. Яагаад гэвэл тэр хүний өнгөрсөн амьдралын туршлагаас болоод миний хувьд огт эмзэглэхээргүй зүйл тэр хүний хувьд эмзэглэхүйц зүйл байна. Тэгэхээр бид нар ингэж нөгөө бие биенийхээ элдв занг харахлаараа энэ амар тэнэг зантай, энэ амар өчөөхөн зантай, энэ айгүй өөдгөө хандлагатай эдэр гэж нэр өгөхөөс илүү тэр хүн өөрөөр байж чадахгүй тийм хэлбэр тэр хүнд хэлбэршигдсэн байна. Энэ нь тэр хүн одоо тийм сонин итгээд бай гэж хүсснээсээ ч тийм байгаад байгаа нь биш. Энэ бол тэр хүний өнгөрсөн амьдрал энэ хүнийг ийм болгосон байна. Ингэж ойлгож хүлээж авах хэрэгтэй гэсэн. Өөрөөр хэлбэл одоо би энэ оршил хэсгээр юу гэж хэлж байна гэвэл та бид нар ухамсартай сонголт хийж өөрийгөө таних мэдэж тэр өөрийн мөн төрхийг таньж мэдээд түүнийг тодорхой хэмжээнд жолоодож сурахгүй бол та бидний өмнөөс бидний мөн төрх бидний амьдралын сонголтуудыг хийж байдаг юм аа. Амьдрал донд маш их олонтой урсаж амьдрал. Яг одоо ингээд усны урсгалын дагуу урсаал явж байгаа хүн шиг нэг ингэмээр байна гэсэн ингэчлээ. Тэгхэл юм шиг байна. Тгий гэж бодоогүй ийм үйл явдал болчлоо. Юуны дагуу урсаад байгаа? Бидний амьдралыг яг үнэндээ хэн жолоодод байгаа? Юу жолоодод байгаа? Бидний энэ махан бие Библиэлд өгүүлсэн махан бие буюу бидний мөн төрх биднийг жолоодчих. Бид нар өөрийн мэдлгүйгээр олон зүйлсийг сонгоно. Өөрийн мэдлгүйгээр бидний дотор олон төрлийн мэдрэмжүүд төрн. Заримдаа уур хүрнэ, бухимдан ийм олон зүйлс бид нар удирдагдаж амьдардаг. Өнөөдөр таны амьдралыг жолоод 100 нөхцөл байдал, үнэт зүйлс, сэтгэлийн хөдөлгөөн таны амьдралыг жолоодож болдогч хамгийн түгээмэл дараах 5 зүйлстэй танилцъя. За өөрөөр хэлбэл та хүссэн ч хүссээгүй ч, та үнийг зөвшөөрсөн ч зөвшөөрөөгүй ч, та үнийг мэдж байсан ч мэдэхгүй байсан ч гэсэн төрснөөс ахуулаад миний эргэн тойрон миний амьдрал тохиолдсон үйл явдлуудаас болоод миний дотор байгаа тэр ган зүрэг гэдэг хувь хүн тодорхой байдлаар хэлбэршсэн. Миний дотор байгаа тэр ган зүрэг гэдэг хувь хүн бол зарим зүйл дуртай, зарим зүйлээс айдаг, зарим зүйлээс болгоомжилдаг, зарим зүйлээс ичдэг, олон зүйл нууж явдаг, ямар занг яаж илэрхийлэх үү, тийм ээ? Энэ олон сэтгэлийн хөдөлгөөн миний дотор байгаа ган зүрэг гэдэг хүн оршин байд. Амьдралын олон нөхцөл байдалд миний өмнөөс тэр ган зүрэг гэдэг хүн реакц хийж амьдрал. Яг үнэндээ би амьдралаа жолоодод байдаг биш, миний дотор тэр өнгөрсөн амьдралаас бүрлдэж бий болсон ган зүрэг гэдэг хүн миний амьдралыг жолоодож байд. Тэгвэл тэр ган зүрэг гэдэг хүнийг би өөрөө маш сайн таньж мэдэж энэ ган зүргөөс ийм зүйлсээр ингэж хандаад байдаг юм аа. Ийм зүйлсээр ингээ уурлаад байд юм аа. Ийм зүйлсээр ингэж реакт хийгээд байд юм аа. Жижигхэн зан гаргаад эхэлдэг. Ийм байдал дээр очих юм бол энэ ган зүрэг бол атаархдаг, жөтөөрөгдөг. Ер нь ган зүргөөс ийм нөхцөл байдал хорон зан гардаг. Энэ бүгдийг би өөрөө таньж мэдэх хэрэгтэй юм. Бид нар эдгэрлийн баяр хөөр номдор хэлсэн юм. Бид нар ихэнхдээ үүнийг зөвшөөрдөггүй учраас бид нар эдгэрдэггүй. Үүнийг таньж мэддэггүй. Энийг таньж мэдэж би одоо миний дотор байгаа ган зүргийг хэдийчнээ сайн таньж мэдэж чадна. Төдийчнээ би маргааш өөрийнхөө амьдралыг яг өөрийн тэр үнэт зүйлсийн дагуу, Библийн дагуу жолоодох боломжтой болох юм аа. Одоо тэр таныч дотор тэр өнгөрсөн амьдралаас бүрлдсэн тэр таны одоо тэр дотор байгаа махан бие чинь таны өмнөөс тэр сонголтуудыг өнөөдөр хийж байгаа. Энэ дотор 5 зүйлс айгүйх дэлгэрмэл байдаг гэж. Нэгдүгээрх нь олон хүмүүс гин буруутай мэдрэмжэндээ жолоодогдсон амьдардаг.
Тэд бүх амьдралаа харамслаас зүхтан ичгүүрээсээ нуугдан өнгөрүүлдэг. Буруутай мэдрэмжиндээ жолоодогдсон хүмүүс өнгөрсөн дурсамжаараа удирдагддаг. Тэд өнгөрснөөрөө ирээдүгөө жолоодуулдаг. Тэд олонтоо ухамсаргүйгээр өөрөө өөрсдийнхөө амжилтыг нураан өөрсдийгөө шийтгдэг. Каин нүгэл үлдэхэд гим нүгэл нь түүнийг бурхны оршихугаас салгаж бурхан түүнд Эхлэл номын 4:12 дээр чи газар дэлхий дээр цөхрөн тэнүүслэгч болно гэж хэлсэн. Өнөөдөр ихэнх хүмүүс Каин шиг амьдралдаа зориггүйгээр цөхрөн тэнүүчилж байна. Бид хэдийгээр туулж өнгөрснөөхөө бүтээгдэхүүн мөн боловч түүний хоригдол нь болох албагүй шүү дээ. Бурхны зориг бидний өнгөрснөөр хязгаарлагдахгүй. Тэрээр Мосе хэмээх алуурчныг удирдагч болгож, хулчхэр Гидеоныг зоригт баатар болгосон шиг таны үлдсэн амьдралд гайхамшигч бүтээж чаднаа. Бурхан хүмүүст шинэ эхлэлийг өгөхдөө гаргууд билээ. Дуулал номын 32:1 дээр буруу нь уучлагдсан хүмүүс юутай жаргалтай вэ? Нүглээ хүлээн зөвшөөрч бурхан түүнийг нь цагаатгсан хүмүүст ямар амар тайван оршин вэ гэжээ. Таны дотор ямар буруутай мэдрэмж хадгалагдаж байдаг вэ? Таны дотор та одоо өнгөрсөн амьдралдаа ямар тэнэг зүйл үлдсэн, ямар өөдгүү зан гаргасан, тэрнээсээ таны дотор ингээд тэр далтхан нэг юм шүдний өвчин шиг нэг буруутай мэдрэмж хадгалагдаж явдаг. Та тэр мэдрэмжийг мэдэрмээргүй байдаг. Та тэр тухай бодол орж ирэхлээр тэрнээс бошуухан зайлуулдаг. Тань өнгөрсөн амьдралаасаа та янз бүрийн ичгүүрийг бас хадгалж яваа. Ичгүүртэй байдалд орсон. Ер нь өнөөдрийн бид нар амьдарч байгаа нийгэм, хүний нийгэм бичгтэйгүү дүрмүүд байдаг. Ийм байвал сайн, ийм байвал муу эднэр гээд ингээд тодорхойлчихсан. Тэгээ бид нар бүгдээрээ өөрийгөө сайн хүн гэж хармаар байдаг. Хинч өөрийгөө би муу хүн шүү гэж зөвшөөрмөөргүй бай. Тэгэнгүүт миний үйлдэлсэн зүйлс санаатай болон санамсаргүйгээр үйлдэлсэн зүйлс намайг муу хүн гэж мэдрүүлж байгаа бол тэрнээс болж миний дотор буруутай мэдрэмж бий болдог. Тэрнээс дотор болж миний дотор ичгүүр нуугд. Тэгээд тэр бүгдийг надад сануулж байгаа зүйлсүүдээс би насан турш зугтаж, эмзэглэж, тойрч амьдардаг. Энэ хичээл дээр тэр 3 жилийн өмнө энэ хичээл дээр бас би дараа нь ч гэсэн Эдгэрлийн баяр хөөр хичээл дээр нэг киноны хэсгээс нэг жишээ авч ярьж байсан. Тэгээд энэ хичээл дээр бас өнөөдөр ингээд шинэ хүмүүс байгаа учраас би тэр буруутай мэдрэмжний тухай тэр нэг буруутай мэдрэмж хүний амьдралыг өнөөдөр амьдарч байгаа амьдрал чинь хэрхэн нөлөөлдөг тухай нэг киноноос үзсэн би нэг жишээ түүхийг ярив. Тэгээд тэр миний үзчихсэн кинон дээр одоо нэг юм эмэгтэй гарч байгаа. Тэгээ тэр эмэгтэй айгүй мундаг одоо юм амжилттай тийм хуульч эмэгтэй байгаа хөөхгүй Америк кино. Тэр эмэгтэйд нэг проблем байна. Тэгээ юу гэхлээр одоо ингээ хэрвээ хүний нүдээр одоо нийгмийн нүдээр харуул ер нь тийм жоохон завхаа эмэгтэй болж тараад байгаа хөөхгүй тэр киног үзэхлээр. Тэгээ эхлээд нэг хуульч нөхөртэй байгаад ингээ бүх юм амжилттай ингээ явж исэн чинь тэр хоёр одоо ингээ нөгөө гэртээ засвар хийлгэх гээд тэгээд нэг гэрийн засах хүнийг авчирсан. Тэр нэг залуу одоо засвар чи ирж байгаа байхгүй юу. Нөгөө хүүхэн яасан бэ гэхлээр нөхрийнхөө араар тавиад нөгөө одоо барилгын контрактортай за тэгээд ингээ харилцаа үүсээд ингээд эхэлсэн чинь юу болсон бэ гэхлээр нөхөр нь олж мэдсэн. Тэгээ тэрнээс болоод нөхрөөсөө салчиж байгаа ихнийхээ хуульч нөхрөөс. За тэгээд одоо нөгөө нэг контрактортойгоо одоо амьдарч байгаа байхгүй нөгөө гэрийг нь засчихсан залуутай. Тэгээд амьдарч байгаа тэр хоёрын хооронд ямар асуудал үүсээд байна гэхлээр нөгөө контрактор залуу нөгөө эхнэрийг хардаад байгаа байхгүй юу. Чи нөгөө нэг энэ хуулийн фирмийнхаа одоо эзэн хуульчтай л чи ер нь жоох хангалзаад байна да гэдэг ингээд нөгөө нөхөр нь хардаад уурлаад байхгүй юу. Тэгэл нөгөө эхнэр нь хэрэлдээд тэгсэн мөртлөө явж очиод нөгөө хуулийнхаа фирмийн одоо эзэн залуутай унтаад тэрийг нөхөртөө хэлээд дахиад одоо нөгөө хүүхнийч дахиад амьдрал ингээд нурч чинь. Тэг ингээд хөндлөнгөөс харвал тэр эмэгтэй айгүй тийм одоо сул явдалтай. Тэр хүмүүс харах юм бол энэ хайрын сайхан амьдралаа ингэж нурааж идэг. Тэр одоо мундаг хуульчтай айгүй сайхан амьдрал байлаа. Айгүй сайхан орон гэртэй ийм сайхан амьдрчид гэрийн засч ирэх гэсэн хүнтэй явлдаад энийгээ нураагаа хийчих юм. Тэгснэ дахиад одоо тэр амьдралаас нураагаа хийчих юм. Энэ юу н одоо ямар сонин айштай тийм ээ одоо хүний нүдээр харвал хүмүүс бол зөндөө муу хэлж болно тэр эмэгтэйг. Тэр кинон дээр гарч байгаа одоо сэтгэл зүйчтэй ярьж байгаа ярианаас юу гэж тодорсон бэ гэхлээр жоохон охин байхдаа аавтайгаа тэнцээ өдөр болгон ингээд аав нь дагуулж гараад тэгээд нэг одоо гадуур явж байгаад нэг марууж авч иддэг юм байна л да. Тэгээд нэг бүтэнсээ өдөр одоо ингээд очиод аавтайгаа нэг марожингийн газар очиод ингээд зайрмаг авч идээд тэгээд дууссан чинь одоо ингээд аав нь асуухгүй миний охин дахиад нэг идэх үү гэдгсэн чи идий гэд. Тэгэд аав нь нөгөө охиндоо дараачих нь зайрмыг авчих гээд зам хөдлөн гарч ирсэн чинь машин давхиж ирээд аавыг нь дайраад алцсан. За тэгэнгүүт одоо нөгөө тэр 4-5 настай хүүхдийн толгойд тэр охины толгойд юу үлдсэн бэ гэвэл би аавыгаа алдсан.
Миний буруугаас болоод миний аав нас орсон. Тийм буруутай мэдрэмж тэр охины дотор ингээд насан турш явчихж байгаа баг. Ийм буруутай мэдрэмж ялангуяа энэ хүүхэд насанд авсан буруутай мэдрэмж өнөөдөр ингээд насанд хүрсэн хойноос гэсэн ухамсарлаагүй мэдрэмж маш их байдаг гинэ. Тэгээ ялангуяа одоо ингээд охин байхдаа одоо ингээд баг юмны учир олоочгүй байхад нь ингээд юм уу эсвэл өсвөр наснд нь ингээд том хүмүүс юм уу өөрөөс нь ахмад насны хүмүүс эднэр ингээд жоох оролдож барьсан тохиолдлууд гардаг. А тэгээд ирэхлээр нөгөө хүүхдүүд охтууд ойлгохдоо юу гэж ойлгодог гэхлээр миний л буруу юм шиг байна да гэж тий. Яг гэвэл эн чинь айгүй том насанд хүрсэн хүн байж ийм юм болж байгаа болвол энэ бол миний буруу, тэр хүний буруу биш, миний л буруу байх ийм мэдрэмж авчдаг. Тайлбарлаж чадахгүй болохоор. А тэгээд тэр эмэгтэй хүмүүс насан турш тэр одоо нэг ичгүүр нэг ийм эвгүй мэдрэмж хадгалж амьдардаг. Тэгээд дараа нь одоо ингээд ямар нэг байдлаар амьдралд нь төстэй үйл явдал тохиолдоход эмэгтэй хүмүүс айгүй их ингэж нөгөө нэг overreact хийдэг. Тэрэнд амар эмзэг тиймэрхүү сэдв, тиймэрхүү нөхцөл байдалд маш эмзгээр одоо хариу үзүүл. Өөр бас төстэй тохиолдлууд одоо ингээд хүүхдийг жоохон байхад нь эцэг гэх нь ингээд айгүй хоорондоо хэрэлдэж маргахад, муудалцахад эсвэл салахад хүүхэд тэр нөгөө нэг эцэг эхийг ингээ буцаад ивэ олчоосоо эвлэрчээсэ гэд эцэг эхийгээ хоорондоо ингээ хэрэлдээд муудалцаад хад айгүй дурггүй. Тэрнээс болоод хүүхэд дандаа ингээ нөгөө тайлбарлаж чадахгүй болохоор хүүхдүүд жоохон хүүхэд бүр ингээ ухамсаргүй үедээ штэ. Надаас болоод манай ээж аа муудалцаад байна гэдэг ийм бодол хадгалаад үлдчихдэг. Тэгээд хожим тэр нь ингээд насан турш одоо ингээд өөрөө ч мэддэхгүй буруутай мэдрэмж хадгалаад яваад амьдраад байдаг. Тэгэхээр энэ эмэгтэй хувьд бол одоо тийм жоохон байхдаа аав нь нас орч аав нь ингээд өөрт нь зарим авчих гэж байгаа нас барангууд би одоо ингээд энэ буруутай гэдэг мэдрэмж авцсан. Тэгээд хожим том болоод амьдраад эхлэхлээр ёо буруутай мэдрэмж нь өөрт нь юу гэж дандаа сануулдаг гэхлээр чи айгүй муухай нүгэлтэй хүн шүү дээ. Санаж гинөө. Чи бараг аавыгаа алсан шүү дээ. Тэгэхээр чи бол өнөөдөр ийм амар тайван сайхан амьдралаар амьдрах гавьяагүй хүн. Чи шийтгэл авах хэрэгтэй байхгүй юу? Тэгэнгүүт тэр эмэгтэй ухамсаргүйгээр өөрийгөө шийтгэж байгаа баг. Ерөөсөө амьдрал нь болоод ингээд ирэнгүүт тэрийг өөрөө нураадаг. Нурааж байгаа зам нь ингээд өөр залуучуудтай явуулдаад ингээд нураагаад байна шүү дээ. Яг үнэндээ бол тэр цаана нь юу хадгалагдаж байна гэхэлэр өөрийгөө шийтгэдэг. Чи юм муухай шүү дээ. Чи ямд ийм л юм тохирно. Яг иймэрхүү хүчтэй үйл явдлаас болсон буруутай мэдрэмж эсвэл ичгүүр танд байхгүй байж болно. Тэгээ би бол одоо ингээд хамгийн энгийн надад байдаг буруутай мэдрэмж юу байдаг гэвэл манай аав чир хөлөө өнгөрцөн. Тэгээ би ялангуяа аав дээр надад айгүйх тийм нэг мэдрэмж байдаг. Ээж аваас тусдаа гарчаал ингээл өмнө нь ээж аавтай цуг байхад аав битэр айгүйх одоо ингээл хоорондоо муушгтал хөзөр тоглодог. Наав айгүй муушгын дуртай. Тэтгэвртэйч гарсан байсан. Тэгээд дараа нь ингээд айл болчоод ингээд аав дээгүүр яваад очихлаар аав наваа хараад бөөн баяр болно. За хаста өнөөдөр гараа муушгитэн да гэдэл те. Муушгит хүн байхгүй байгаа шүү дээ. Манай тэгэл нөгөө аав ингээл за инээгээ адил тэр холоос хараад намайг хараад инээгээл намайг өдөөл за хаста өнөөдөр ч хоёлаа хаста нэрэ үзэж тарандаа гэдэл. Аль би ингээл байжгаад аа би ажилтаа гэл ингээд яваад өгдөг. Та гарчаад би нөгөө аавтаа одоо ингээл муушгитаа суухгүй байна шүү дээ би. Надаа илүү чухал ажил байгаа. Би хүнтэй уулзах хэвээр ингэх хэвээр гэдэг. Өнөөдөр аавгаа өнгөрцөн байхад дандаа нөгөө ингээл аавын нэг урам хугараад яг мэдээж одоо би хүүхдэн чинь надаа уурлаад чи яас өөдгөө натагаас тоглочихгүй гэж хэлэхгүй шүү дээ. Тэ? Өөрийн хүүхдэн чинь манай нэг дугаал явуулж байгаа. Гэхдээ би ингээд хөдлөөд явж байхдаа би ингээд нэг аавынхаа тэр урмыг хуулж ийсэн одоо хүртэл миний сэтгэлд байдаг байхгүй юу? Яг нэг энэ буруутай мэдрэмж бол ер нь ингээд миний сэтгэлд байдаг. Шөө одоо хадгалж явдаг зүйлс зөндөө. Тэгэхээр ер нь бол энэ одоо хэсэг бол яг үний юм аа. Та хэрэг үнийг одоо яг ялангуяа эдгэрлийн баяр хөөр хичээл дээр бид нар зөндөө ярьсан тийм ээ. Энэ зүйлсүүдээ бид нар гаргаж ирж энэ ухамсаргууд байдаг зүйлсийг ухамсартайд гаргаж ирсэн цагт л энэ зүйлс таныг жолоодохоо болно. Хэрвээ та эдгээр зүйлсүүд, эдгээр мэдрэмжүүд яг ухамсартай гаргаж ирээд яг ийм үйл явдал болж исэн тийм ээ. Одоо ингээ би ийм ухаа ичгүүртэй үйл явдал хийж исэн. Би ийм ухаа буруутай мэдрэмжтэй. Би энэс болоод айгүй эмзэгэлдэг. Зарим зүйлд одоо айгүй эмзэг хүмүүс байна. Дандаа л ард талд нь иймэрхүү зүйлсүүд л байдаг. Бид нар өөрсдөө тэрийг ухамсарлахгүй мэдэхгүй ч байж, бүр санахгүй ч байж болно. Тийм ээ? Яагаад гэвэл эн чинь бүр биднэрт үүссэн ийм мэдрэмжүүд бол бүр өөрсдөө ухамсар суугаагүй байх үед ч тохиолдсон үйл явдлууд өнөөдөр хүртэл нөлөөлсөөр байдаг. Ийм мэдрэмж бол биднийг маш их олонтоо жолооддаг юм аа. Ийм одоо буруутай мэдрэмж, ичгүүр. Тэгэхээр эдгээр зүйлсүүдээ бид нар таньж мэдээж, эдгээр зүйлсүүдээсээ бид нар чөлөөлөгдөж байж, одоо энэ мэдрэмжүүдэд бид нар амьдралаа удирдуулахгүй болох боломжтой юм аа. Тэгэн дээр хэлж байна тийм ээ. Бид хэдийгээр туулж өнгөрсөний
өнгөрүүлснийхээ бүтээгдэхүүн мөн боловч үнэхээр өнгөрсөн амьдрал биднийг өнөөдрийн одоо намайг хэн байгааг бүрдүүлсэн. Одоо тэр сайнтай, муутай, ичгүүртэй энэ бүх зүйлстэй л миний өнгөрсөн амьдралын бүтээл бол би мөн. Одоо өнөөдөр надад байгаа элдв янзын сонин зан, элдв янзын одоо сонин мэдрэмжүүд бол бүгдээрээ л өнгөрсөн амьдралаас надад бий болсон юм. Үнийг бид нар зөвшөөрч болно. Ерөөс тийм ээ. Тийм ээ. Харин би энэс болоод ингэс юм аа. Тэгэхээр надад ер нь нэг ийм мэдрэмжүүд байгаад байдаг юм. Би ийм зүйлд айгүй эмзэгэлдэг, ийм зүйлээс айгүй ичдэг, ийм зүйлээс би айгүй зүхтаадаг. Би тэр зүйлийг би эргэж дурсах дурггүй. Тэрийг сануулсан зүйлсээр болохоор би айгүй ууралдаг, бачимддаг гэдэргээ тийм ээ. Ерөөсөө эднэрийг таньж мэдэх нь бол маш эрүүл юм аа. Яг хүний нийгэм одоо ингээ хүн төрж байгаа мэдрэмжүүдийг ангилж байгаа одоо атаархаад байвал тэр айгүй муухай шүү. Муухай муу хүн л атаархт юм аа. Чи айгүй муухай хорон сэтгэл гаргаад, хорон зан гаргаад байвал тэр айгүй муухай, тэр айгүй муу хүн тэгд юм аа гэд ингээд байдаг. Гэтэл яг үнэндээ бол та хүн л юм бол танд атаарх сэтгэл төрнө. Та хүн л юм бол таны дотор хорон сэтгэл төрнө. Та хүн л юм бол танд уур уцаар төрнө. Уурдаггүй хүн бол тэнэг хүн гэж. Тэнэг мэдрэл муутай хүн л ерөөсөө ууралдаггүй гинэ. Зүгээр хүн бол уурлна. Тэр бүх мэдрэмжүүд хүн төрдөг тэр бүхэл мэдрэмжүүд биднэр төрнөө. Энэ бол зүгээр мэдрэмж төрж байгаа нь өөрөө муухай юм биш. Тийм ээ. Тэр хорон сэтгэл төрөөд латаж өтөө хөдлөөд гачин болоод байх бол хүн тохиолдно. Энэ нь өөрөө гажууд юм биш. Юуг хийж сурах ёстой гэхлээр одоо Библиэлд хэлсэн юм ээ. Уур хилэн дээр нар битгий жаргаараа гэсэн. Библи бурхан биднийг битгий уурлаарай гэж хэлээгүй. Яг бол уурлахгүй байна гэдэг бол угаасаа боломжгүй. Хүн уурлна. Хүн л юм чинь. Бурхан биднэрт юу гэж хэлж байгаа юм гэхээр ганц зөргөө чамд уур чин төрнөө, атаж өтөө төрнөө, хорон санаа төрнөө. Тийм ээ? Хорон ааш чинь хөдлөнөө. Бүгдээрээ төрнө. Ганцхан би юу хийх ёстой гэхлээр тэр одоо уурлсан чигтэл би байгаад байж болохгүй маа. Тэр атаж өтөөргсөн чигтэл байгаад байж болохгүй маа. Тэр хорон аашнда шатаад үргэлжлүүлээд байгаад байж болохгүй маа. Юу гэж юм гэхэлэр уур хилэн дээр нар битгий жаргаа гэсэн бол тэр зүйлс дээрээ би өөрөөсөө зайлуулад цэвэрлээд үнэхээр одоо болохгүй бол залбир тийм ээ. Бурхан минь одоо миний сэтгэл агуу мохоо хорон байна. Надад атаж өтөө дүүрээд байна. Би одоо сэлийг балраасаа гэдэг ингээд цэмэрхэн бодоод хүсээд ингээд бүр балиартаад болохгүй байна. Би чадахгүй байна. Одоо надад туслаач гэд. Юу гэж хэлж яах вэ гэхэлэр энэ мэдрэмжүүд биднэрт төрнөө. Төрж байгаа нь муухай юм биш. Төрж ийн гэдэг чинь би бол хүн байгааг л шинж. Хүн учраас тийм байгаа. Энэ мэдрэмж дээрээ л би одоо эзлэгдэж, энэ мэдрэмжэндээ би удирдагдаж, тийм ээ? Энэ мэдрэмжийн дээр би удаан байж болохгүй. Бурхан намайг уур хилэн дээр нар битгий жаргаагаарай л гэж хэлсэн. Тэгэхээр таны дотор ч гин буруутай мэдрэмж, таны дотор ичгүүр, таны дотор одоо ингэ имзгэлсэн ийм зүйлс хүн болгоны сэтгэлд байгаа. Хүнийг олж гаргаж үнээс бид нар чөлөөлөгдөх ёстой юм. Туулж өнгөрсний бүтээгдэхүүн мөн боловч түүнийг хоригдл байх албагүй. Юу гэсэн үг вэ? Бид нар өнөөдөр дандаа тэрнийхээ хоригдл явдаг гэсэн. Амьдралын бий болгосон тэр ганзург гэдэг хүн л миний өмнөөс тэр шийдвэрүүдээ гаргадаг, сонголтуудыг хийдэг. Надад тэр мэдрэмжүүдээр дамжуулж өнөөдрийн миний үйлдэлүүдийг надаар хийлгээд яваад байна. Би үүнийг хоригдл байх албагүй. Би тэр намайг удирдах жолоодод байгаа тэр махан биеигээс би чөлөөлөгдөж. Энэ мэдрэмжүүдийнхаа боол нь биш. Энэ мэдрэмжүүдээ харин би жолоодож сурах нь надад чухал юм аа. Таныг хэрэг буруутай мэдрэмж өнөөдөр хөтлж явж байгаа бол дуулал 32:1 буруу нь уучлагдсан хүмүүс юутай жаргалтай бай. Нүглээ хүлээн зөвшөөрч Бурхан түүнийг цагаатгсан хүмүүст ямар амар тайван оршин вэ гэж. Энд маш чухал нэг үг байна. Нүглээ хүлээн зөвшөөрнө. Өөрөөр хэлбэл би одоо ингээд өөрлөгөө харж байгаа. За би ганцөргөө би яг үнэндээ өнөөдөр яагаад гэвэл би сэлэд атаархаад өглөө. Ингээд би сэлэд атаарах төдөөгүй би бүр ингээд миний сэтгэл амар хорон болоод бүр ингээд сэлэд муу болоод дургу болоод тэр үтгэл гадуур сэмээрхэн сэлийг муу хилээд ингээ бүр байж чадахгүй байна. Үүнийг би нэгдүгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн үг. Би яг ингэж байгаа шүү. Миний дотор ийм мэдрэмж байна. Тэ нүглээ хүлээн зөвшөөрнө. Ингэж байж л бид нар чөлөөлөгднө гэсэн үг. За тэгээ энд хүрээд зогсъё. Өнөөдөр